За баярлалаа. Та бүхэндээ өглөөний мэнд хүргэе. За эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн хараат гишүүдийг сонгоход бас хараат бас шинжээчээр ажиллахаар орж ирж байгаа. Өнөөдрийн хоёр экспертийн хувьд бол бас харьцангуй туршлагатай, дадлагтай энэ чиглэлийнхаа ажлуудыг өмнө нь бас судалгааны ажил, эрдэм шинжилгээний ажилд нь хамтраад оролцсон боломжийн хоёр нэр дэвшигч ороод иржээ гэж ингэж харж байгаа. За би энэ хоёр гишийг бол бас Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн сургуулийг олон жил удирдсан. Энэ чиглэлээр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гэхээс илүү менежерийн хувьд нөгөө талдаа олон төсөл хөтөлбөрүүд дээр баг хамт олноор орж ирсний хувьд бол илүү өргөн цар хүрээнд харж боломжтой хүн гэж дүгнэж бас саналаа өгж орж ирсэнд нь талархаж байна. Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнийг сонгох энэ сонсголыг миний бие бас сахалж ажиллахаар Бангорны даргаас үүрэг авсан. Тийм учраас хоролцсорон шинжээчийн хувьд бол бид бас энэ дээр нэлээд хамтарч ажиллах юм хэрэгцээ шаардлага үүсэх байхаа гэж ингэж харж байгаа. Тэгэхээр аль болох энэ даатгалын үндэсний тогтолцоог бодиттой хадгалаад явхад өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулах, өөрийн мэдлэг боловсрол авяас чадвараа хоёргүй сэтгэлээр зориулчих ийм л чадвартай туршлагатай нэр дэвшигчдийг оруулж ирэхэд та бүхний дүгнэлт ач холбогдол орших юм аа. Тийм болохоор энэ дээр бас хараат бусаар өөрсдийн мэрэгжил арга зүйн хувьд тэр хүмүүсийн хийх ажлын байрандаа шаардлага хангах эсхийг нь тодорхойлоход бол хангалттай хэмжээнд дүгнэлт гаргачих хэмжээний шинжээчд байна гэж дэмжсэн саналыг хэлж байна.